Монголын ард түмнийг төрийн эрхийг барих эрхээ хэрэгжүүлэхэд тусдын болдог. Сонголт хийхэд нөлөөлдөг том зэвсэг бол сонин. Гэтэл сонгуулийн сурталчилгаанд сонин оролцохгүйгээр хуулийн төсөл хийгдсэн байна. Сонин бол айлаас айл руу, сумаас сум руу, багаас баг руу очдог том зэвсэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхдагч зэвсэг. Тэгтэл өнөөдөр сонин сонгуулийн сурталчилгаанд оролцохгүйгээр ингэж хийсэн байна. Хуулийн төслийн 83-84-д бол радио, телевиз, интернет орчин бол одоо сонгуулийн сурталчилгаанд оролцох нэ. Сониныг бол оролцохгүй гэдгийг хэдийгээр яг зааж хийж өгөөгүй ч гэсэн 71.5-аараа бусад хэрэгслээр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гэдэг нь үндсэндээ сониор сурталчилгаа хийхийг хориглосон гэсэн үг. Та бидний өдөр тутам ширээн дээрээ тавьж, уншиж мэдээлэл авдаг хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхдагч зэвсэг болсон сониныг сонгуулийн сурталчилгаанаас хасчаад бид юу одож сурах юм? Энийг хэн гэдэг ухаантай хүн энэ сандыг гаргасныг би их гайхаж байна. Үгүй бол энэ алдаа гарсан бах. Шивхтэй орхио шивчихсэн байх гэж гиннээр бас бодсон. Тийм болохоор энэ алдааг бол заавал засах ёстой шүү. Хэвлэлийн хуудас сонин гэж байгаа. Тэгэхээр тэр сонингоо яг одоо өдөр тутмын ч вэ нүү, орон нутгийн ч вэ нүү сонингоор дамжуулан гарах боломжтой. Яг нэр дэвшигч нам эвсэл өөрийнхөө хэмжээнд таарсан сонингоо өдөр тутмын сонин байна уу, орон нутгийн сонин хэвлэлээр ингэж тавиад гаргаж болно. Үгүй бол тухайн сонинтой гэрээлээд өөрийнхөө тарааж өгөх материалаа тэр сонингоор хийлгүүлж болно. Энэ бол нээлттэй. Тэгэхээр энэ сонингоор сурталчилгаа хийх гэдэг маань өөрөө энэ хуулийнхаа дагуу бол багтж байгаа, хасагдаагүй гэсэн үг. Хугацааны хувьд бол ажлын хэсэг дээр ярьж байгаад энэ асуудлыг бол одоо өмнөх сонгуулиудын жишгээр хийцсэн байгаа. Тэгээ энэ дээр бол нэгдсэн ажлын хэсэг байгуулагдаад сонгуулийн сурталчилгааны хугацаан дээр нэмэх үү гэдэг асуудлыг ярьж болох байгаа.